Би бол Мөнгө тэнгэрийн төгс гэхэрлийн Шидбо бөгийн төвийн тэргүүн Бандраа өгтө зэрэгт бадар. Яг өөрөө яг ямар хүн юм гэдгийг бүтэн 100% өөрийгөө захирч юм уу те тэгж явж чаддаг хүн байдгүй байх. Тэгэхээр би бол өөрийгөө зүгээр нэг мундаг ингээд тодорхойлоод сууд болоод байгаа биш л дээ зүгээр би бол тиймээс их зайлсхийж явдаг. Би бол төрсөн цагаасаа л өөрийгөө мэддэг байсан л гэж боддог. Тийм төрсөн цагаасаа л ийм л хүн байсан. Би бол зүгээр энэ ертөнцийн дээр бол юу ч биш юм байна, хэн ч биш юм байна гэдгээ бол үнэхээр бүрэн мэдэрчээд өмнө чинь сууж байна. Миний өөрөө надаас гарсан, амар мандах миний биеэс гарсан шүлэг, дуу, найраглал, тэр бүжиг, миний омог бардамнал, тэр бэлэг танхаа байдал энэ бол минийх, зөвхөн минийх. Би бол хангын бүжиг. Агавраш гэдэг нэрч бол сургууль сурж байхтлаа. Оюутан багтлаа ах нарын хайрлж өгсөн нэр л дээ. Саяхан нэг баримтат кино утсан. Зургатаар гарчсан. Тэргээр нөө дайрны онлоод тий. Яг хүн сармагчингаас үүсээгүү гэтийг үүсгэсэн юмуд гараад тэгээд одоо худлаа хүн бол сармагчингаас эцээж үүсээгүү. Тэгээд Оросууд ийсэн баримтат кино л дээ. Яг тэрийг үзэл яхад өмнө нь бол бас адилхан сармагчингаас л гэж боддог байсан талтай. Тэгээд яг хаяас бодно тиймэрхүү. Яг ер нь ертөнцийн үүсэл те хүний үүсэл ертөнцийн үүсэл гэдэг юм би бол шинжлэх ухаанд итгэдэг. Одоо тэр нөгөө тесрэлтийн онол те тесрэлтийн онолоор үүссэн гэдэгт итгэдэг. Хүнийг бол би даруйны онолд итгэдэг. Сармагчнаас юу яах вэ? Хүн дүрст бичнээс үүссэн гэж те даруйны онолд бол итгэдэг. За ертөнцийн амьдралд үүссэн одоо үүсээгүү тохоо янз бүрийн хэдэн зуун хэдэн мянган баримтат кино гарцал байгаа. Яг энэ ертөнц яаж бий болсон гэдгийг би нэг хүн төрхтэй би адилхан гэж ойлгодог. Хүний одоо уманд одоо ингээл өндгөн эстэй нийлээд бүрлдээл ингээл томорцоор байгаа сүлдээ ингээл орчлон ертөнцид гараад ирдэг. Дэлхийн ертөнцийн бол ийм зүй тогтолоор бий болсон болов гэдэг миний хувийн бодол байдгийг. За яг энэ талаар бол яг хөөхд байхаас ихтэл одоо дэлхий яаж үүссэн, хүн яаж үүссэн тухай бол олонтоо одоо багш нарын хэлсэн үгийг сонсч байсан л да. Тэгээд миний хувьд бол тэр юм одоо яаж үүсвэ гэдэг нь бол тэр одоо тухайн үед бол юм нөхцөл болцоо бүрдээд тэгэл үүсэх ёстой юм бол үүсэх цагтаа үүсдэг байх гэж боддөг юм аа. Хөгжмийн зохиолч хүний хувьд. Энэ бол асар их том ойлголт юм. Орчлон ертөнц маань дөрвөн галвын үеэс хүйсэн өөрчлөгдөн бий болсон. Тэгэхээр орчлон ертөнцийн үүсэл бол одоо дэлхийн ертөнцийн одоо үүсэн хөгжиж байгаа тэр одоо галвын үүсэл хөгжилтэй нэгт холбоотой байдаг. Энэ сав ертөнц дэлхий гэл тэгж байна. Тэгэнгუთ эн чин дэлхий чинь бас нэг галактикийн оронд л одоо эргэлдэж яваад хумхын тонсонцрууд нийлээл олон гариг мөргөлдөөл тийм ээ. Ингэсээр гаал би өөрөө бодохдоо бол дэлхий үүсэн бүрэлдсэн баг тийм ээ. Бүрэлдэнгуудаа дараа нь тэрэн дээр нь хамгийн дөрөнд энэ ургамал ногоо амтэн хүн үүсэхийн тулд ус зайлшгүй шаардлагатай хэрэгтэй байтарна да. Ус хүүгээр бол ямар ч газар амьдрал байхгүй шүү дээ. Тэгэхээр ямарваа нэг юмны эхлэл тийм ээ. Шин тэжээл устаа би ойлгож боддتي. За энэ маш гайхамшигтай асуулт байна. Тэгээд угаасаа энэ агуу ертөнц гэдэг бол миний хувьд бол одоо хязгааргүй огторгүй. Тэгээд энэ хязгааргүй огторгүйн дунд бол олон гаригс байна. Энэ олон гаригсын дэлхий гэж нэртэй энэ одоо гаригт одоо би бол одоо хүн болж төрөөд хүн биеийг олоод өнөөдөр энд амьдарч байна
Энэ амьдрахтаа энэ бас олон улсын Монгол гэдэг агуу их түүхтэй, их сурвалжит, их хаад ноёд, их дээдтэй энэ уул устай сайхан энэ их орондоо төрсөндөө бол миний хувьд бол маш их бахархалтай байдаг. Тэгээ хүнийг бол хүмүүс янз янзаар ярьдаг да түүхчд бол зарим нь сарвчингаас үсэлтэй гэдэг. Зарим нь одоо нөгөө нэг тэр алс солын ууланд байдаг одоо нэг алмас гэж ярьдаг. Тэрнээс үүдэлтэй гэж ярьдаг. Тэгвэл би бол үгүй. Энэний бол эсрэг. Хүн бол хүнээсээ үссэн. Хамгийн гол нь бол тэр цаг тухайн үед хүний биеийн хэмжээ том жижиг болох өшөө юм нарийсах тутам он жилүүд 100-аар мянган жилээр хойсох тусам хүний сэтгэхүй тарих оюун хөгжиж өнөөдрийн одоо энэ хөгжилд хүрсэн гэж боддог. Марцсан жилгээд даандаа л өссөн. Хараандаа л өссөн. Тэгээд яг зөвхөн бодлоор л тэгэл сайхан янз янзаар хүмүүс ярьдаг. Тэгээд миний өнөөс тгөөс зарим нэг юм байж лээ. Тэгээд шашны ч юмнууд байж лээ. Дааш үнэхээр мэдэхгүй юм да. Яг энэ алж бодлоо ярьчихсан надад мэдэхгүй гэдэг. За тэгээд биегийн тухай их олон янз байна шүү дээ. Юу гэдгийг өөрийгөө тоохгүй бол өөрөө л бусад намайг тоохгүй гэдэг үзэлтэй хүмүүс байна. Тэ. Нөгөө нэг бие нь болохоор өөрийгөө уран бүтээлчээр юм уу бүтээлчээр илэрхийлэх гэж зорьсон. Би одоо хэн юм? Би энэ ертөнцид яах гэж ирсэн? Би юу бүтээх ёстой юм? Эцээ цаасан дээр мөртөө, цаасан дээр нэртэй гэдэг шиг те. Ийм бас нэг биегийн өвчтэй бас нэг төрлийн хүмүүс байна. Бас нэг төрлийн хүмүүс нь болохоор юу гэдгийг би бол юу ч биш гэдгээ бүрэн төгс ойлгосон. Би энэ ертөнцид бол ирээд л буцдаг үе түмэн 6 тэрбум хүний л нэг гэсэн бодол санаатай одоо энэ одоо манай гандан сууж байгаа лам нар байна тийм ээ. Энэ төрлийн бас нэг биегээр өвчлсөн хүмүүс байна. Би гэдэг тэгэхээр матгүй ингээ хараад сууж байгаа би гэдэг маань зүгээр л төлөөний үг. Төлөөний үг дотроос шашных нь одоо үзэл дотроос аваад үзэх юм бол би бол маш асар том эхлэл. Тэгэхээр хүний эхлэл нь би. Зарим оронд бол хүүхэд байгаа цагаас нь бол нэг заавал үзэх ёстой хичээл байдаг л да. Тэр нь болохоор би хинбэ гэдэг хичээл заавал ордог л да. Өөрийгөө олсон хүн л одоо хамгийн чухал юм шиг байна. Өөрийгөө олно гэж хэцүү юм байна. Тэгээд өөртөө үнэнч байна гэдэг бол бүр тэрнээсээ ч хэцүү юм шиг. Юм олон дахин давтагтаад ижил юм олон дахин давтагдах тал дээр бол уйтгартай болох тал байдаг. Тэр адилгүй чанарыг илүү туршиж явснаар бол адилгүй сонирхолтой юмнууд шинээр төрөх боломжийг бол их гаргаж өгдөг. Бийг олсноор би бол бас нэг бусдаас жоохон өөр юм надад би миний өөрийн ертөнц гэж ангидын ертөнц би тэрнийг бол бас дөвлөгж тавьж явах нь бол уран бүтээлч хүнд бол зөв талтай юм байна. Тэрнээс биш бол би гэдэг утгыг бол буруугаар харах юм бол бас ганцаардлын үндэслэл юм байна. Би олон бие гэдэг юмнуудын дунд амьдардаг. Тэгэхээр зэрэг дандаа юмыг харахтаа их бид гэсэн өнцгөөс хардаг. Олон биегүүдийн нийлбэрээс тий. Дотроо их зөрчилтэй. Маш их зөрчилтэй. Тэгэхээр зэрэг би одоо нэг өөрийгөө нэг яг бие гэдэг юм олцсон гэж бодохгүй. Тэгээ магадгүй энэ нөгөө биегээ хайгаад яваад байгаа энэ хүн өөрөө л бие байж магадгүй. Биегийн үйл бодлого юм зөвхөн би. Яагаад гэвэл миний бичсэн шүлэг бол зөвхөн минийх. Одоо чинь тэнгэрийн зарилгаар тэнгэрээс буусан хүнч би, тамын ордноос тугдсан, тамаас ирсэн хүнч би. Энэ шүлэг бол зөвхөн минийх. Энэ шүлгийг зөвхөн би зохиосон. Яг хөө би гэдэг бол мэдээж байх л шүү. Хүн өөрийгөө үнэлэхгүй бол хизээч хүн одоо нэг би өөрөө бие тоолоо гэдэг шүү дээ. Өөрийгөө эхлээд хүмүүс тоохгүй ядах нь өөрийгөө бие тоох хэрэгтэй л болж шүү. Тэгжээж л юм байна шүү дээ. Хүнээс яг фолк рок гэх юм махчлал зүгээр хүмүүст тайлбарлахад фолк гэдэг нь ардын. Тэгээ рок гэдэг нь бол рок урсгал тий.
Тэгэл энэ ардын хөгжмөр, ардын урлагийн жижиг сажиг элементүүд те энэ бүгдийг рок хөгжмөр урсгал чиглэлд оруулаад хооронд нь холиод тэгээд гаргаж ирж байгаа рок гэсэн үг л дээ. гэдэг ийм хэмлүүч нь угаасаа одоо Америкээс рэп хипхоп үүссэн гэдэг бол би бол бас эсрэг үү. Манай бүр 14, 15, 11 дугаар зуунд бол энэ байсан. Ягаад уул усаа магтдаг, энэ сайхан огторгоо, энэ сайхан алтаа магтаад энэ дуунууд чинь яг уу явсаар байгаад яг уу анх тэр нэг тэ тэдний жихэнд нь очиог байсан баг. Тэгээд яг уу дэлхийд даяар Америкчууд ч өөрснөө нэг шоу entertainment-аараа хөгжсөн улс болохоор тэр рэп хипхопыг одоо Америкээс гаралтай гэж ярьдаг. А бидний хувьд бол Монголоос гаралтай 100 жилийн өмнөхөөс. Богино тэгээ хамгийн товч ойлголт бол юу вэ гэхээр би сая хэлдэг шүү дээ. Ураг. Өөрийнхөө миний аав хин гэж юм байсан. А тэрний аав хин гэж юм байсан. А тэрний аав хин гэж юм байсан. А тэр нь ямар яс ухсаатай юм. А тэр яс ухсаанаас л шалтгаалж юу хийж явсан бөөлдөг байхгүй юу? Яруу найргийг хүнд мэдрүүлнэ гэдэг бол маш их хэцүү л те. Хүн болгон мэдрэх ч алба байхгүй. Яруу найргийг мэдрэлгүй байсараад өгсөн өчнөө өндчнөө хүн байж шээ. Тэгтээ заавал мэдрэмжтэй бай гэж шаардах бас утгагүй. Хэрвээ мэдэрч чадчихвал эн чинь бас нэг ертөнцийн нэг сайхнаас амсч байна л гэсэн үг. Яруу найраг бол амьдрал. Яруу найраг бол үхэл. Ийм л Дүрслэх урлаг гэдэг чинь бол одоо бүх юмд л бүр үндэс нь байж идэг юм л та. Дүрслэх урлаг гэдэг бол зүгээр нэг зураад байраад ингээд яачих юм биш. Угаасаа энэ чинь оюун бодол гэдэг чинь тэр чигээр дүрслэх ертөнц ахгүй. Бүр хүнд хамгийн том бололцоотой дүрслэх боломжтой тийм том ертөнц юм байна. Дүрслэх урлаг гэдэг. Хүндэртэй тэргүй мөрөөдөл бодоод тэр чинь бүтээгээд дүрслээд их сайхан задгай юм бүхэл бүтэн юм байгуулж идэг байгуулаа явж идэг хүн дотроо. Тэр чинь бол дүрслэх юм явж байгаа шүү дээ тэр. Яг тэрний чинь тухайн хүмүүс нь мэрэгжлийн хүмүүс байна. Тэд нар бүр урлаг болгож бас утгаараа бол дүрслэх урлаг гэдэг юм бол тэгээд нэг урлаг болох тал руу бол тэр мэрэгжлийн улсууд нь илүү төлхөө аваад явж идэг. Тэрнээс биш бол дүрслэх гэдэг юм бол бүр хүндрэлтэнд өөрсдөд заягдсан л тэгэл аливаа юм л байж идэг юм л. Ямар нэг юмыг үгүйсэхийн тулд би мэдхийг хичээж байгаа. Тэгэхээр зэрэг миний тэр мэдхийг хичээж хамгийн ихээр шуманд оруулж явж байгаа тэр юмны маань нэг л кино л доо. Тэгэхээр тэр юу вэ гэдэг асуулт. Тэг бол би эргээд одоо бүх үзэгчдэд тамиар байгаа байхгүй. Тэр кино гэдэг нэг мэдсэн хүн байх юм бол бас надад хэлвэл би их баярлнаа гэж тий. Би бол хайж байна. Юуг нь ойлд одоо ч ойлгоогүй. Ер нь амьдрал ертөнц хүн бүгд энэ бүх юм юу вэ гэдгийг яг эцсийн хариултыг бол ерөөсөө олоогүй. Олгохгүй баг. Тэгэхдээ насаараа энийг олохын төлөө явна л та. Тэг энэгээрээ хүний амьдрал утгатай гэж боддог. Төрөх өгөхийн тухай бол зарим улсууд бол яг төрөхөөс өмнөх би тийм байсан. Төрсний дараа деважинд очин, тамд очно гэж ярьд юм байлаа. Би бол энийг мэдэхгүй юм байна. Өөрөө тохиолж үзээг болохоор ямар ч байсан төрсөн нүнэн, өгөх нүнэн төрж өгөх хоёрын хооронд бол хороогийн амьдралын хамаг муу муухай сайн сайхан бүхэн явагдчихлээдэг. Ямар ч байсан төрөх нүнэн, өгөх нүнэн. Бусдын бол мэдэхгүй. Деважин гэж юу байдгийг би мэдэхгүй. Мэдрэгчгүй байх. Урд төрөлдөө би шоргоож байсан юм нохоо байсан уу би мэдэхгүй шүү дээ. Хэрвээ би мэддэг байсан бол би урд төрөлдөө би нохоо байсан гэж ярьж болно шүү дээ. Мэдэхгүй юм чи яах вэ? Ер нь дөрвөн үнэн байдаг л да. Тэгээ дөрвөн үнэнд бол өөхөх, төрөх, өсөх, өтлөх гэсэн дөрвөн үнэн байдаг. Тэгэхээр энэ дөрвөн үннээс бол хүн бол ямар ч одоо нөхцөлд бол гарах ёсгүй. Тэгэхээр
Үхэх гэдэг маань бол зөвхөн өөрийнхөө бодтой байгаа энэ бие махбодыг л одоо хаяхыг гээхийг бол өөхөх гэж хэлдэг. Тэгэхээр бол төрнө гэдэг бол энэ бол ээж аав хоёрын асуудал байна. Тэрнээс бусд нь бол өөхөх гэдэг бол миний хувийн асуудал. Тэгээд өнөөдөр бол маш л олон янзаар өгч байна шүү дээ. Энэ ертөнцөө сайн дураараа зарим нь яваад өгч байна. Таалагдаагүй юм уу яасан. А зарим нь хүртлээ амьдарч байна. 100 нас хүртэл наслж байна. Тэг. Үхэл гэдгийг бол хүмүүс янз бүрээр ойлгож байна. Бүх хүн үхэн гэдгийг мэддэг. Энийг өдөр тутам боддог. Ер нь хүмүүс дотор нь бодогдохгүй 1 минут байдаг баг. Би өвдөчих вэ, би үхчих вэ гэсэн бодол айдас үргэлж нуугдж байдаг. Хэдий ч нэ урт удаан амьдрах тусмаа төдий ч нэ амьдралтаа ингэж улам орооцолтоод зууралдаад салж чадхаа үлдэх сүултээ тийм ээ. Өөр хүүхэд ажил төрөл одоо юу гэдгийг бүх юмараа энэ амьдралтай чинь зууралдаад салж чадахгүй. Тийм учраас бол тийм үхлийн айдас гэдэг айдас хүн болгон дотор хэлдэг гэсэн. Хүн төрлөөлт бол бүх юм өөртөө зориулсан л байдаг шиг надад тоо санагдчих. Одоо жишээ нь бүх юм л да ер нь. Амьсгал хаагаар гэх газар нөхөрлөх нөхөр аль одоо ер нь бүх юм л дөө. Бүх юм бол надад л зориулсан шүү гэдэг. Гэтэ нэг яг төрөх хүүхдийн тухай бодоход бол нэг талаас нь харахад бол их амар юм шүү. Нэг мэдхэд л төрсөн байдаг. Яах гэж байгаа юм бөөм. Энэ бол ойлгоо. Тэгээ хизээ өгөх нь тодорхойгүй. Тэгээ хизээ яаж өгөх юм уу? Энэ бас амар. Саяхан би хүүтэй болсон. Тэгээд хүн төрөөд дөнгөж төрчөөл хүүхэд ер нь тэгэл хүнд аз жаргал бэлгэлээл хүн эхэлж байгаа юм да. Тэгэл ер нь төрөөл тэгэл үхэх хүртлээл тэр хүн өөрийнхөө ямиг л өөрийнхөө амьдралын зур явах замыг те өөрөө тодорхойлно. Тэгээд түүнд хамгийн гол нь маш их олон хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Тэгээд тэр бүгдийг алхаад даваад яваад тэгээд хамгийн жаргалтай хамгийн сайхан үеийг гээж авдаа ч юм уу те тэрврүүлээд явж байгаа дөнгөж төрөөд төрж байгаа хүүхэд өөрт нь сайхан байдаг ах магадгүй орчин тойрныхоо хүмүүс ч аз жаргалыг өгдөг байх гэж би бодсон. Тэгээд яг энэ хугацаанд гэж яагаад үхэн гэхээр хамгийн гол нь өөрөө яг төрсөн шиг аз жаргал хүмүүс бэлгэлээл бэлгэлж байгаад үхэх юм бол хүн одоо магадгүй тэр яваач ч юм орчдөг байна. Тэгэхээр төрөх тухайд бол хэдийгээр би дургуйч гэсэн би буддийн философт тий төрхийн тухайд санаа нийлдэг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр одоо нөгөө будаа цацаад зүүнний үзүр дээр тогтох гэж тий тэр хувь заяа. Тэрний тухай би боддог. Яг үхэх бол нэг сонин асуудал биш гэж боддог. Үхэл бол амьдралын үргэлжил гэж одоо нэг монд кинон дээр үг байгаа шүү дээ. Тэр бол бас л нэг амьдралын л нэг хэсэг тий. Үхэл бол тийм сүртэй юм биш. Тэгвэл зүгээр төрсөн төрөөгүйн ялгаа байхгүй гэдгийг бас ойлгож илээ байдаг л та. Яг өнөөдөр би энд байсан байгаагүй хоёр яв ялгаагүй адилхан зүйл тий. Ер нь бол нарийн ярил одоо хүний оршин байгаа гэдэг чинь мэдрэмжийн л юм шиг асуудал гэж боддог. Яг тэгвэл би өнөөдөр хардаггүй, сонсдоггүй тий. Тэгээд миний сэтгэл зүрх догдолдоггүй тий. Би гараараа ингээд бариад авахд юу ч надад тааралддаггүй. Ийм байвал юу ч үнэртдэггүй тий. Юу ч амтлагддаггүй. Ийм байвал одоо би оршиж гин гэж үзэх үү, гэж үзэх үү тий. Тэгэхээр энэ бол асуудал болоод эхэлж байгаа юм л. Тэгэхээр зэрэг мэдрэмж гэдэг бол оршин байна л гэсэн үг болов уу гэж боддгийг. Тэр мэдрэмж гэдэг юм бол ерөөсө хүний өөрт нь л байдаг юм шүү дээ тий. Тэгээд мэдрэмж байхгүй бол хэцүү дээ. Тэгээд бас монголчуудыг ингээ хараад ахаар их өндөр мэдрэмжтэй улсууд өвдсгтэй улсууд юм шиг санагддгийг.
Тэгэхээр мэдрэмжгүй өвдөсөхгүй байна гэдэг бол яагаач байж болохгүй. Хөгжмийн зохиолч юм уу, аливаа уран бүтээлч юм бол Угаасаа л заягдсан байдаг юм л шиг байгаа. Хүн бол янзын мэдрэмтгэн амтан шүү дээ. Ер нь бүхэл амтан тийм л байдаг хахад ганцхан тэр мэдрэмж устдаад л байдаг. Устдахгүй л авч байлгаж цэвэр нь байлгаж явахгүй бол мэдрэмж бол нэг тийм угаасаа төрмөл. Тэрнээс шууд хүн мэдрэмжийг бий болгоно гэж байх. Өөрийн бусдаас ирж байгаа хандлагыг өөрөө шүүж тунгаагаад өөртөө хүлээж авч байгаа хэлбэр тэрнийг бас илэрхийлэх болохоор тэрнийг бас их аятайхан маш цэвэрхэн их эмзэг юм л да мэдрэмж гэдэг чинь. Тэгээд тэр чинь нийгэмд баг багаар ингээл нийгэм чинь бол ерөнхийдөө хүмүүс чинь тэгштгэл явж идэг байхгүй. Тэр тэгштгэлд айлгуулах орохгүй байх хэрэгтэй. Айлгуулах хол байх хэрэгтэй. Мэдээж нийгмийнхаа хэм хэмжүүрийг тэр хууль цаазыг дагалгүй л яхаа. Гэлээ гэхдээ тэр мэдрэмж гэдэг юм бол тэрэнд дарагдуулж болохгүй тийм юм байхгүй. Тэр чинь хүний мэдрэмжийг бол их устгаж дарж идэг, элдв бохор юмар дарж идэг тэр сайхан мэдрэмжүүдийг устгаж идэг. Мэдрэмжийн хувьд гэх юм бол яг тухайн хүн өөртөө л тийм ээ. Өөрөө л мэдрэмжийг хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөө дуртай хөгжмөө сонсох хэрэгтэй. Өөрөө мэдрэмжээ тэгж хөгжүүлэх хэрэгтэй. 4 сар би нэг Америкт тэнд нэг жил одоо сураад амьдраад ер нь тентхийн байдлыг үзье гэж би бодсон. Тэгээд дээдлэл 4 сар болоод ирсэн. Яагаарахгүй одоо манай Чингис хааны гав яаж байгаахийн дуулдгаар тий одоо тэр харийн орнд тавьчтаад байна гэдгийн адил бол одоо үнэхээр тавьчих байсан надад. Эх орноо өгүүлэхийн мэдрэмж юм уу тий одоо тэр орондоо өөрийнхөө их нутагтаа ирэхээр л өөрийн ирэхгүй ингээд сэтгэл уужирдаг, бүх юм сайхан байдаг. Тэ? Хичнээн зам намууч гисэн хичнээн тэ? Одоо уугуулсан зарим нь одоо ингээд одоо холормитэй бохор байсан ч гэсэн тэр нь хүртэл одоо маш сайхан амттай байх жишээ нэ тэ? Тэгэхээр бол ийм их орноо санал зүйн мэдрэмж нь хамгийн их юм да. Уулын би болохоор хүн болгонд мэдрэмж байх ёстой гэж боддог л да. Тэгээд аягүй сайн зарим хүмүүс мэдрэмж байдгүй. Тэгээд тэр аяг бол буруу юмдаа мэдрэмжээ гаргаад яваад байдаг л та. Тэгээ хамгийн гол мэдрэмж гэдэг чинь өөрөө ямиг хараад өөрийнхөө хэмжээнд дүгнэлт хийгээд тэгээд өөрийнхөө үзэл бодлыг тэнцээ шингээх зөв оновчтой шингээх хэлээд байгаа шүү дээ нэгэсэнд. Яг зөв оновчтой харж ажиглаж чадчихна тий. Ямар ч тийм юм байхгүй нэг юм одоо юу гэх юм. Тэг буруу шилсэн сүх шиг тий ингээд ямар ч юмд хандлага нь нэг юм чулуу шиг тийм хүмүүс мэдрэмжгүй гэж яригадаад байгаа л та. Мэдрэмж бол гайхамшигтай хэрэгтэй. Авьяаснаас их мэдрэмж байхад болчихдог шүү дээ. Янз бүр юм. Янз бүр байдаг шүү дээ. Хүний хөлн дээр гიშгчээд юу ч болоогүй юм шиг яваад өгдөг. Хүмүүс байна. Хөлн дээр гიშгчээд уучлаарай гэж хэлэх байх гэхээр тэр чигээр яваад өгдөг. Өөдөөс нь уучлаарай гэхээр гайхаа зүгээр хичээ яваад өгч байна. Тийм хүмүүс хүртэл байна. Мэдрэмжгүй те. Зүгээр бол хүнийг юу хэлэх гэж байгааг харцнаас нь ойлгодог хүмүүс байна. Тэгээ би ер нь боддог шүү дээ. Энэ ер нь одоо мөнгө их олж байгаа. Энэ лам нар, энэ бөөнөр эднэрийг чинь би бол маш их мэдрэмжтэй олсод гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр ер нь бол хүнийг таамаглаад тэр одоо зурхаач нар байна те. Эдгээр чинь маш их мэдрэмжтэй их сэтгэл зүйн дасгал хийсэн энэ хүний сэтгэлийг яаж хөдөлгөж карманаас нь мөнгө салгах вэ гэдгийг бол маш сайн эзэмшсэн улсууд. Тэгэхээр бол өндөр мэдрэмжтэй улсууд гэж ойлгож байгаа. Үнцгийг үзэл угаасаа айгүй хэцүү сэтгэлтэй. Хүн айгүй ондоогоор ярьдаг. Одоо үед бас ондоогоор үнцгийг үзэл болчих гээд байна. Одоо үед бид нар үнцгийг үздэг нэг бусад юмнуудыг алаах ядаад тий гэж чадахгүй шүү дээ. Монголд ингээд өчнөө барилгач төрж ирээд ажиллаж зөвхөн ажиллуул л та өөр юм байхгүй байг. Тэгэхээр тэднийг зодуул л та тий. Ямар нэг хэмжээ тэднийг зөвхөн ажилчин бол ажилчингаар нь тэргээр нь хог навшаа цэвэрлүүлээд байж. Тэг дээрлэх чадвал болж шүү. Тэгэхээр үнцгийг үздэг гэдэг бол бусад орнуудыг тарихаараа ч юм уу тий бусад үндэснүүдээс өөрсдөө оюун ухаанаар ялгарч өөрийгөө үндэсхийг эх орныхоо төлөө юу гэж чадхаа харуулж чадхал тийм л байна л да одоогоор бол
хүн өөрийнхөө л янзаар л нүрээ угаан шүү дээ. Тэр чинь тэр үнцрэх үзэл гээл тэр нэг фашизм шиг байх шаардлага байхгүй шүү дээ. Монгол хүн өөрийнхөө яаж Монголынхаа ухааныг, Монголынхаа хэл утгыг, Монгол ухаанаа яаж авч явах вэ? Тэр чинь өөрийгөө л цэвэрлэх тэр юмыг л хэлж байгаа болохоос биш. Одоо тэр чинь нэг хэлбэр хийцээр ялгараад цүүд болоод байх чинь байхгүй юм. Ял монголчууд гэж нэг заавалчгүй тийм арсаасан айхтар зөрөгтэй хурц араншинтай байлаа гэхэд тэрний чинь заавалчгүй гэж нэг хэлдүү янзаар үдүүлгээр муухагаар гаргаад авах илэрхийлээд авах шаардлагагүй. Тэр чинь улмал эрдэм номтой, соёлтой, боловсралтай, хөгжилтэй байж л тэрнийг харуулна гэхээс заавал тэр нэг хэлдүү янзын үг хэлбэр хийцээр илэрхийлэгдэж авах юм биш л юм байгаа л да. Үнцэг үзэл гэдэг юу юм бэ гэвэл манай залуучууд одоо нэг мундаг нацисттэй хар авцсан өмсөөл тийм ээ хас тэмдэг зүгээл гарч ирээд байгаа байхгүй. Тэгэл үнцэг үзэл. Тэгэхээр тэр улсууд яах юм бол костюм бичиг өмсчихэд үнцэг үзэл яриад байх юм бол ард түмэн хүлээж авахгүй. Итгээд содон одоо ард түмнийг өөрсөндөө татахын тулд зориудад тэгж хувцалж байгаа байх гэж би бодож байгаа. Тэг хааваас нь тэр Хитлерийн хувцс ирнэ биднээс ямар хэрэгтэй юм тийм ээ. Одоо Оросд тэр неофашистууд гараад ирсэн байж л Германд хоёр нам нийлж जैन тийм ээ. Гэтэл бүх дэлхийн хэл мэдээлүүдээр гараад байгаа шүү дээ. А тэдний үнцэг үзэлчин бол ондоо яг тэр хувцастайгаа тэгэл явж байгаа. Манайх энийг аялдан дуурайх хэрэг байна уу гэдэг л асуудал байгаа байхгүй. Үндэс хөөг өдөр гэдэг маань газар шороо гэсэн үг. Уул ус гэсэн үг. Чи үндсээ аврахын тулд чи өөрийгөө аврахын тулд газар шороо уул устайгаа байх хэрэгтэй. Хэрв чи тэр их орон гэдэг тэр гайхамшигтай ямиг аврахын тулд тэр газар шороо уул усаал аврах ёстой. Кичнээн үндэсэг үзэлтэй байгаад улс гүрэн байхгүй болчих юм бол тэр хүний үндэс цаашаа явдггүй. Тэр улсаар явдггүй. Үндэсний үзэл бол аливаа нэгэн одоо зөвхөн Монгол биш. Аливаа нэгэн улс байх ёстой. Та ялангуяа цөөхөн ард түмэнтэй улс бол байх ёстой. Ерөөсөө байх ёстой. Үндэсний үзэл, үндэсний үзэл аль нь байх ёстой. Хэрвээ бид энийг алдах юм бол бид хэн болох вэ? Яагаад Солонгосоос тэр хүмүүс орж ирж ингэж жоочлуулж бидний ариун охтуудыг тийш нь авч явж тэнд суугаад байгаа. Тэгэхэд манай охтууд минь яагаад өнөөдөр бас тэднийгээ тэр ирээдүйн хааны ижлээ холбогч байгаа үр хөвгтөө гаргах гэж байгаа тэр хүмүүнээ сарж амьдэрж үзээгүй зөвхөн зургийн интернетээр харж найдаж очиод байгаа. Эдгүүрийг бол бас манай төр засгаас арга хэмжээ авч хар хайрцагны бодлого байх ёстой. Товчхондоо үндэслэг үзэл гэдэг бол бидний одоо зүрхний цогцолт дугаа адил тэ энд логшиж байх ёстой. Достоевский хэлсэн шүү дээ. Би бол хүүхдийн нулимсан дээр тогтсон нэгч засгийг дэмжихгүй гэдэг. Тэгэхэд өнөөдөр Монголд бол ер нь хүүхдийн нулимс байтугай энэ засагч нь юун дээр тогтож байгаа. Өнөөдөр ардчилсан хүнлэг инэрэнгүү нийгэм гэж яриад байна. Тэр хүнлэг инэрэнгүү нь хаана вэ? Ардчилсан байж болно. Хүнлэг инэрэнгүү нийгэм гэдэг нь хаана вэ? Би өнөөдөр олж харж чадахгүй л. Өнөөдөр би бол төр яах гэж оршин тогтнорын ихээр миний бодлоор бол энэ ард иргэдээ аюулгүй, амгалан тайван, баян чинэлэг мөр бүтэн гид затгалан амьдруулахын төлөө байдаг байх гэж би боддог. Өнөөдөр Монгол улсын төр энийг биелүүлж чадахгүй байна л да. Гудамжинд нэгч тэнмэл хүүхэд байхгүй болсон цагт Монгол улс бол жинхэнэ улс шиг улс болох байхаа л гэж би бодож байна. Хүн чинь бүгдээр ад жаргалтай амьдрах эрхтэй шүү дээ. Энд бол хүний шунал их саад хийж байна л да. Би боддгийн энэ одоо хэдэн Монгол улсын сайд дарга нар яасан ханд цаддгүй юм бэ? Одоо ил талд сураг сонсоход идлээ уулаад гэдэг. Идж ууд чадаагүй хатаархад хэлж байгаа юм биш үү? Жохон ч гэсэн одоо идж уусан бол одоо улсаа бодох цаг чинь
ард түмнээ бодох цаг чинь болсон юм биш үү гэж хэлмээр санагдаад байгаа. Яасан их ханд цаддаггүй хэдэн үеэр идэх мөнгө төгрөгтэй болсол баймаар. Одоо жоохон улсаа бодооч хэл гэж хэлмээр. Одоо эх орно гэсэн ард түмнээ гэсэн бас хүмүүс байна. Тэд нар бас нөгөө ихэнхдээ зарим хүмүүстэй дарагдаад байна. Яагаад дээрээс алтан ургаас хаан бол төрөх ёстой юм. Алтан ургийнх энэ 100 олон жил яагаад энэ хаан засгийг барьсан юм. Тэ? Үүний адад бид нар их хурлын гишүүдийг сонгохдоо ч гэсэн өвөг тэр овог урдны 3 4 үеийн бид судлах ёстой. Судалж ээж энэ хүн үнэхээр төрийн түвшээ болох ёстой юм байна. Энэний өвөө нь ийм хүн байсан юм байна. Өвөөгийн аав нь ийм хүн байсан юм байна. Тэ? Ингэж одоо төрдөө тэр хүнийг оруулах ёстой. Төрч угаасаа өвөөнөр амьдрахад л зориулсан цогцох хууль шүү дээ. Тэрний гүйцэлдүүлэх янз янзын хэлбэр аппараттай тэр нь ойлгоход болоо хэлбэрлэлт. Тэр бол зүгээр эмх цэгцэл тухай юм. Олон хүмүүсийн амьдрахад нэг цэгцлийн тухай хууль цаазил тухай. Одоо миний харж байгаа тэр бол их л нийтдэлээд шүү дээ. Нэг өөртөө хуулиа зохиочих нь тэгэл нэг тэрэн бас нэг сүлжээд гарчих сүлжээ мүлжээ завсардуулах, зайдуулах, занжуулах энэ төр нэг тийм асуудал. Тэрнийг өөртөө зориулаад тэгээд эвтэйхэн хийчихнэ. Тэгээд тэгээ одоо нэг зохион байгуулалтын тэргийн бүлэглэх гэмээр л гэдэг чинь манай төр чинь. Ийм л нийтдээд. Тэр чинь одоо тэгэл одоохондоо ийм байдаг юм уу гэхээр тийм ч юм шиг. Угаасаа бүр дээр үесэж тийм байсан юм гэхээр зарим талаас нь бараа юм ухаад одоо тахад угаасааш тийм байлаарч байсан юм шиг төр гэдэг юм чи бас сонин ойлголт төрүүлмээр. Монголын төр ямар байгаа надад ерөөсөө ямар ч хамаахгүй одоохондоо бол тэр хүмүүс юугаа хийн яа зөвхөн тэр Монголын төр гэж оршин байгаад би тэнд иргэн болоод яваад байгаа л надад өнөөдөр хангалттай байгаа байхгүй. Тэгээд болоо. Тэгж бодогддог. Явандаа бол тэгээд энэ төрмөр хэрэггүй болох байлгүй дээ. Орон зай цаах хугацаа гэхэрч яах вэ? Хүн төрснөө сайхуулаад өгөх хүртэл тийм ээ. Бүх цаг хугацаа орон зайд хүн амьдрахын тулд сайн муу бүх үйлийг л хийж байгаа шүү дээ. Ерөөсөө хүн гэдэг чинь зуны ялаатай адилхан шүү дээ. Төрөөл өгөх хоорондоо бүх юмаа хийгээл дараагийнхын үеийн залгамжлаар явж явах юм чи. Энийг бол хэн ч таашчихгүй асуудал шүү дээ. Би өгөхдөө деваасанд очих юм уу, тамд очих юм уу мэдэхгүй шүү дээ. Ямар юм байдгийг бас мэдэхгүй шүү дээ. Байгаль энэ орон зай цаг хугацаа амьдралдад аятайхан амьдрал нэр төртөө өгөх юм л гэж боддتي. Тэгэхээр бүхэл юмс бол өөр гэсэн орон зай цаг хугацаатай байдаг. Ер нь бүхэл юмс өөрөө тэр орон зай цаг хугацааны цаг тооны одоо хувьсалт хувирч идэг. Цаг хугацааг хүмүүс өөрснөө зохиоцсон юм шиг санагдаад байдаг надад. Ер нь бол би дээр хэлсэн шүү дээ. Шинжлэх ухаанд итгэдэг гэж. Тэгэхээр зэрэг шинжлэх ухааныхаа үүднээс бодсон чи Эйнштейн гэдэг нөхөр айл эртээр орон зай цаг хугацаа хоорондоо хамааралтай байд юм байна гэдэг гаргачихсан. Нэг юмны л хоёр тал хэмжигдэхүүн гэж л ойлгодог. Цаг хугацаа бол зогсолтгүй. Миний бодлоор бол үнэхээр хөлийг нь гүйцэхгүй байна. Цаг хугацааны хөлийг бол. Тэгэхээр би дээр хэлжсэн хүн гэдэг бол зүгээр амьдрах тусмаа хөгшрөх тусмаа өөрийнхөө хичнээн өчүүхнийг улам мэдхийн. Тэрэн шиг цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг хөгшрөх тусмаа бас улам сайн мэддэг юм шиг байна. Хүүхэд байхад бол анзаардаг ч үгүй л байж л дээ. Одоо Джеймс Камероны Аватар гэдэг кино байна шүү дээ. Бид нар өнөөдөр байгалаа яаж сүйтгэж байгаа. Тэр орон зайгаа яаж сүйтгэж байна. Энэ тухай л үлсэн. Үнэхээр бид нар Пандора гэдэг гариг хэрэгтэй юу? Тэгээ бид нар ч гэсэн өөрсдөө харь гариг дээр үнэхээр өөр гариг дээр очивол бас л харь гаригийн аимшигтай амьтан очих байхгүй. Тэгээ
өөртөө өнөөдөр чадлан муутай гэж чинь тэгэхээр цөмийн зэвсэг бүтээсэн. Энэ ч юм бол аимшигтай устгах чадвартай. Өөртөө чадлаггүй л гэдэг. Ясмын дээр бол хүн шиг муухай амтан байхгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрж байгаа. Тийм учраас бол үзэн ядахад бол хүнийг л үзэн ядмаар, хайрлахад хүнийг л хайрламар ийм л орондоо цаг хугацаатай л орчлоо юм байна. Даалдын ертөнц гэж хүн танин мэдэж чадаагүй ертөнцийн тэр хэсгийг л даалдын ертөнц гэж томьёолж ярьдаг баг. Тэрнээс биш даалдын ертөнц гээл нэг тусдаа том ертөнц байгаа л тий. Тэгэл бид нартай зэрэгцээ тийм байхгүй тэр бодлоо. Зүгээр танин мэдэж чадахгүй байгаа тэр хэсгээл хэлж байгаа. Даалдын ертөнцийг таниад галзуурсан хүмүүс шар хадар дүүрэн биш шүү дээ. Дандаа нэг даалдын ертөнцтэй холбогдох гэж хичээгээд холбоо барих гэдэг амжилтанд хүрээгүй улсууд л бид нар шар хадны эмнэлгээр дүүрэн байгаа болов гэж боддгийг. Тэгэхээр бол даалдын ертөнц гэдэг юм бол байна. Өмнө талд нь бол үүсгдэг байсан шүү дээ. Байхгүй юун дэмий болоо юм яриад байгаа. Тэгэхээр хүн бол адгуус биш гэдэг нь бол эндээс л харагдаж байна л да. Даанч бид нар махан биеийн төрөд цуснуудаар харж байгаа болохоор энэ орчлон таньж чадахгүй. Бид нэр энэ бөмбөрцөгтөр ингээл хэдүүлэхнээ л амьдраад байгаа биш л дээ. Надад бол тийг санагдав. Ямар нэгэн даалт ертөнц өөр юмтай бид нар хамт амьдраад байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд тэр нь одоо биднэрт нөлөөлөлт нь ямар байдгийг нэстэ мэдгүй тийм. Хөгжмийн зохиолчд бол яах аргагүй одоо тэр аялгау шиг гэдэг маань заримдаа үйл явдлаас ингэж сэдвлэж ингээ бүтээд байдаг. А зарим тохиолдолд өөрөө шууд ороод ирдэг. Тэр одоо хаанаас одоо ирж байгаа хин гэдэг хүн ямар гэж хүчин зүйл ингэж хүний ой тон тийм сайхан аялгау янз бүрийн бодол ихшгэлээ найруулга тиймийг бол өгөөд байдаг юм бас эргээд бодохоор их хэцүү л дээ. Өөрийгөө л их сурах юм бол тэр даалд ертөнцтэй их илүү л ойр төхөж очдог. Тэгээд тэдэртэйгээ харьцдаг, тэдрийг бас дамжуулдаг, аялгау гişгийн сайхан дамжуулдаг байх гэж би бодож явдсан шүү дээ. Гэхдээ ямар ч байсан нэг даалд ертөнц гэдэг юм бол бас л нэг миний хувьд бол нэг аливаа юмд итгэл бол бас даалд ертөнц дээр л тогтож шүү дээ. Тэр нэг уул ёсондоо мөрөгчдөг ч юм уу. Ер нь нэг мод онор огтлооч гэхэд энэ тэнд явж байгаад нэг төлөөний мод авлаач гэхэд жишээ нь гуугаад авдаг те тэр байглаасаа тэр чинь даалд ертөнц байхгүй даалд юмнаас л гуугаад шүү дээ. Ямарваа нэг энэ нэг байгаль усны чи эзэн гэдэг юм уу ер нь нэг бүтээгч нэг юм байг тэрнээсээ би гуйж авч шүү дээ. Тэрнээс нь бас хүндэлж одоо би энэ унсан хатснаас нь авлааш уучлаарай гэд ингээд гуйгаад ингээд хэрэгцээндээ би тааруулаад авлаа илүү одоо шунж авсангүй уучлаарай гэж гуйж авч нэгдэг шин тэр даалд ертөнцтэй л харьцаж байгаа харьцаа байхгүй. Харах өнцөг. Тэгэхээр юмыг санаарч харж болно. Муугарч харж болно. Харах өнцөг зүгээр л миний бодол те. Энэ бол нэг байгалийн хууль ч юм уу, нэг хүний теорем ч юм уу те. Альсвал би нэг мундаг олон юм үзэж хараад уншиж мэдээд ярьсандаа ч зүгээр л өөрийнхөө чиний асуусанд хариулж байгаа. Яг л энэ бүгд л харах өнцөг гэдэг нь болж байгаа хэл та. Миний хувьд бол би амьдралыг гэдэг юм уу юмыг хэрнэлэх олон өнцгөөс харах дуртай. Ганц өнцгөөс харах дурггүй. Ер нь бол бүх юм харах өнцгт гэж би боддгийг. Ер нь амьдралыг цогцлог сайхнуудаар хардаг хүн байна. Гутранг сэтгэлээр хардаг хүн байна. Энэ тухай ерөөсөө боддгоо хүмүүс ч байна. Харах өнцгийн тухай. Би таг гэл ингээл суу сая ингээл ийшээ ингээл төсөөлөхөд бол ийм уулын орой шүү дээ. Цаана ингээд нар мандж байна.
асар олон зэргүүд ингээд тогдол баатаа гэж зогсож байна. Тэрүүл энэ бол хаагдаагүй. Миний харах өнцөг бол Монгол улсын мандах тэр үе ирж байна гэж миний харах өнцөгт булаа сая. Энэ чих гоё юм. Харах өнцөг гэдэг бол яг л их л дээ. Ихийн тухай л ярьж байгаа байхгүй. Их гэдгийг хаанаас авч болно л доо. Одоо жишээ нь ингээл юм хийж эхлэхэд энэ чинээс эхлэх үгүй энэ их. Тэр бол энэ эхлэлийн харах өнцөг нь байхгүй. Тэр хаанаас авах нь бол чөлөөтэй сонгогдно. Тийм болохоор бас чөлөөтэй л сайхан л утгалдаад ирсэн. Тэгэхээр эрхэм үзэгчтэй багтын өнөөдөр хөндлөн сонсонд баярлалаа гэж хэлмээр. Нэг өдөр ивчсэн алдалгүйгээр сайхан баяртай өнгөрүүлэхийг хэлдэлөө. Тэгэхээр баяртай гэдэг маань болохоор одоо эндээс явлаа баяртай биш те. Нэг өдрийг баяртай байлгая л гэсэн үгээр л энийг хариулъя да. Тэгээд баяртай гэдэг хэл бол их сайхан л да. Тэгээд бүгдээрээ одоо баяртай эргэж уулзъя. Тэгээд ингээд өндөрлөе да. Өнөөдөр ер нь миний те бараг 20 жил бодоогүй тэр асуултууд тий. Тэгвэл тэргүй хүн болгонд байдаг тэр асуултууд. Би энэ нэвтрүүлэгт хариулж ин л. Тэгээ анх удаага энэ тухай бодож байна. Магадгүй дахиад би энэс цаашаа энэ тухай их боддог болж магадгүй. Тэгэхээр ямар ч байсан бүгдээрээ л бодъё. За баяртай. Дахин уулзалтлаа төр зур баяртай гэж хэлье. Тэгээд амар мэнд байх болтугай бидний ард түмэн. Тэгэхээр хүн болгон тийм ээ. Энэ амьдарч байгаа хугацаанд л энэ байгаль дэлхийдээ тийм ээ. Энэ өөрийнхөө эх орондоо тийм ээ. Болж игэл сайн сайхан юм хийгээд бүтээгээд тийм ээ. Өнөөдөр амьдарч байгаа сонирн биш шүү дээ. Өөр хожтой атайхан үлдээч хэлээ гэж хүсмээр байна. Тэрс хөргөлд. Гэтэ би эргэж уулзнаа гэдэг шиг. Гойд. Тэгэл сайхан байлаа ярилцлага авсанд тэгээд. Тэгээд энэ яриаг одоо зөвхөн би яриад дуусах биш. Цааш олон хүн яриасаа гэдэг эрүүл тавиад үзэгчдээ телевизэндээ баяртай гэж хэлэхгүй. За баярлалаа.